Шагаа. Ингээд зүгээр тавьчих. Манай нэг хэсэж энэ хэргийг хүмүүс олж харсан байгаа байхгүй. Тийм. Тэгэнгүүтээ за хэлчих юм бол яшиг яршиг гэд орхио явцсан цагдаад хэлэхгүй. Энэ бол хэрэг илрүүлэлтэнд саатуулж удаашралтай хугацаа алдчих байгаа байхгүй. Тэр хүмүүс нь өөрсдөө одоо энэ төр үйл мэдээлэх гээд эргүү хариуцлага батагдаад байж байна. Тэгэхээр иргэд маань одоо энэ гинтэргийн одоо мэдээлэл авах юм бол жижиг том гэлтгүү те цагдаагийн байгуулалт мэдээлж хэвээр ингээгүйгээсээ өөрсдөө бас хэвлэн болд юм аа иргэний өөрчлөлт талаас нь та нар нэлээд сайн одоо мэдээлэл гол болгоод өгвөл сайн биш үү. За та эцэг үзэх. Одоо сивэс төвцөн авсан шүү дээ. Энэ харахад ч жоо яваад. Сейчас он дальше. Скусер на манай шинэ захотаа сайн хэлцээ. Дүүжиг яваад болсон шүү дээ. Аняа мэдж байгаа. Наванараа. Биш. Гэрчээс нэг амар хараад байж байгаа юм. Манай аль Комана. За даваад ирсэн. Ой, ти на отвеки. Это нахоня. Устero мата. Хамда өөрийгөө танилцуулж байна. Би Мөрдөн байцааг газрын он цунд гэмтрэг мөрдөлцсөн Ахлах Мөрдөн байцаагч Ахмад Эрдэнэт. Аваг. Би. Бос. Төв аймгийн Алтан муулаг сумын нутаг дэвсгэр буюу нутаг дэвсгэр за дахиад хэлчих. За Төв аймгийн Алтан муулаг сумын улгийн дохоогох газар буюу Шугам фабрикийн орчим 2016 оны 4 сарын 28-ны өдөр хэн болгон тогтоогдохгүй шатсан зах зоолцсон иргэн талаар бид өмнө мэдээлж ирсэн. 90 сурвалжлах ажлыг идэвхтэй явуулсны үр дүнд хохирогч бол Улаанбаатар хотын харьяад 53 настай эрэгтэй Б болгон тогтоогдсон. Иргэн Б энэ хутгалж ам насыг нь хохироогоод бусдаа зөөвөрлөн шатаасан болох нь бол Мөрдөн байцаалтай ажиллагаар тогтоогдсон. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17-ны өдөр улгийн дохоогих газарт тэр зогц байсныг иргэн генер харсан боловч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Энэ үйлдэлтэй эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйл заасан гэмтэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангаар холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Иргэдтэй анхааруулгын хэлэхэд гэмтэргийн талаар сонссон, үдсэн харсан, дуулсан даруйда цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагт мэдэгдснээр гэмт этгээдийг дахин гэмтэрг үйлдэлээс урдсан сэргийлэх, оргон зайлах, мөн хэргийг шуурх урган зайлахаас урдсан сэргийж хэргийг шуурхаа илрүүлэхэд ач тустай юм аа. Тэгээд Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа тул хэргийн талаар нэмэлт мэдээлэх боломжгүй байна. За баярлалаа тавхад. Амтарч иргүүлсэн хүмүүс нь одоо юу болчих? Өөр бодруулгын баг болов шүү дээ. Тэр хэрэглээр яриад байгаа шүү дээ. Өөр дотны хүмүүс гэдэг. Тэр одоо